Бас бус шажин номыг үл хэрэглэгч улс байжээ. Тэр улсын нэгэн баян гэрийн эзэн нэгэн номт бярамны охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж суутал гэрийн эзэн гинэт өвчин хүртэж элдвчлэн засуулвас ис ангаагдсанд гэргийн нэгэн аглаг бууд ариун газар очиж сайн үнэртнийг шатааж чин сүсэг бишрлэр мөргөж цомцон суугаад гараараа наманжилж Исванисын хэр бортгаар бүрхэгдсэн нүгэлт эр эм бид хоёрыг нэгүүлсэж манай гэрийн эзний өвчнийг ангаах аргыг 10 зүгийн агой хүчин төгс адисттыг төгссөн бурхад илт үзүүлэн сойрох хэмээн залбирсанд Очроор огтлогч судрыг уншвал тугай гэсэн дуу гарахыг сонсож тэсгэлгүй байсаад очроор огтлогч судрыг хамаг зүгүүдээс эрвээс ис олоод хөрөг ба туг шүхэр манжлаг цоморлог сэлтийг дэлгээд сайн үнэртнүүдийг шатааж очроор огтлогч судар руугаа түргэн уулзуулан сойрох хэмээн залбирсны дараа нэг аяг тахимлаг нэгэн дэвтэр авч ирээд чиний гэрийн эзэний өвчнийг ангаахын тулд ядам очроор огтлогч судрыг залж ирлээ хэмээн өгүүлээд өгсөн тэр гэргий орой дээрээ тавиад тэр тойнд мөрөхийн зуур тэр хувилж үзэгдэхгүй болов. Тэр гэргий очроор огтлогч судрыг залж ирээд 7 хоног уншуулснаар өвчин даруй эдгэж зүс царай хүч чадал сүр жавхал нь урдаас сайн болсонд тэр орны улас ийн өгүүлэлдэв. Энэ очроор огтлогч гагц энэ гэрийн эзэнд туслах буюу эсвэл альва хүний өвчнийг ангаах буюу хэмээн хэлэлцвээс эс мэдээ тэндээс нэгэн мэрэгэн номын тойн нэгэн төвшмөлд очиж учрыг асууваас тэр тойн өгүүлрүүн төвшмлээ чи сонс ялж төгс нүгцэн бурхан номын аль нэг ч шүтэж чадваас үл чадах үл нэгээхэн ч бээр үгүй бөлгөө ялангуяа очроор огтлогч бэлэг барамид нэрт их хүлгэн судар альва үүлэстор нин үлэмж хүч сайн тэр юуны тул химээвээс энэ бэлэг брамидыг эрт нөхцөн түнчлэн ирсэн бурхад номлосон идүүгээ ялж төгс нөхцөн бурхан номлосон бас ирээдүйн сайн галвын түнчлэн ирсэн бурхад номлосноор байх юм. Бурхад номлосоор байх юм. Тэдгээр нь юуны тулд номлох болов химээвээс 8 төмөн 4,000 Исванисын гмийг арилгаад 6 бэрх нүгэл хилэнцгийг эвдэхийн тулд болоо. Өвчний үндэс хийшар бадган өгүүлбэр нь уур мөнхөг дачаахуу идээ явдал бас гадны олон хорлол буй үүнийг арилгаж чаднаа. Өгөхийн цаг бологцодод өвчин эсэдгэвч 3 муу заяанд үл төрмөө энэ хойд хоёрт энэ номын адистын чадлыг санаж явах тухай номлосон судар юм гэсэнд тэр төвшмөл хойш буцаж ирээд улас орондоо бүрэн өгүүлбээс сонсож сүсэг бишрэл төрж эв найрамдалтай 6 нутаг улс нь номонд орж энэ номыг ядам болгон шүтв. Үүний учир хөгжтийн хуучин өвчин эдгэж алив мэрэгдийн үл чадсныг чадсан тул улам шүтэх болов. Тэр гэрийн эзэн гэргий хоёр насны эцэс дор Сухавадын оронд төрөв. Тэр хоёрын шүтсний ач тусаар номгийн улсууд номон дор орсон 10 дугаар зүйл болоо. Бас хоёр орны хаан хямралдан байлдах болж тус тусын цэргүүдийг аваад хоорондын газар буужээ. Тэр цагт тэндх хааны цэргийн нэгэн хүн очроор огтлогч судрыг үргэлж уншдаг байв. Тэр хүн ийм бодов. Дайтах цагт бусдад алагдах, бусдыг алах болно. Хэдүүгээр өөрийн эрхээр бус боловч бусдыг хорлохоос өөр буянд сэтгэл үгүй тул тамд унах болно. Хоёр этгээдийн 20 түм илүү хүн зовлон идэх сэтгэж барасгүй үс ажгүй. Тиймийн тул өөр бусад энэ олон хүн амьтны хойд мөрийн тул алас хол явж очроор огтлогчийг уншсугай хэмээн сэтгээд цэргээс оргож бус нэгэн газар очиж уншиж суудал нөгөө хааны цэргийн хэдэн хүн ирж явахыг үзээд айж нэг их өндөр хадан дээр нуугдсан боловч тэр хэдэн зэрэг үзээд сэлэн мэсээр алахыг завдгуу тэр хүн айж ухаан балартаад хаднаас хараавал түүний хөсөр унахын урд буйны нөхөр баруун гараас барьж газар алгуур тавьж аврав. Тэр хүн нөхөд дээрээ буцаж ирэв. Тэр хэдэн цэргийн барьсан мэснүүд өөрсдөө эвдэрч
Унс нь тэр цэргийн улс сэжиглэн аж энэ хүн бус буйзай бидэнд гим тавих чөтгөр буюу энэ хаднаас түүлээд үл өөхөх ба манай барьсан мэснүүд шалтгаангүй эвдэрхийг үзвээс их хүч чадалтай чөтгөр буюу хэмээн яран ирж хаан түшмэдтэй хэлсэнд хаан нь илж илгээж үзүүлбээс тэр илж хүн суусан орой ба нааш цааш явсан хүний мөр байна. Тэр хаднаас дүүлвээс шувуунаас бус амьд гарах байтугай орж гарч үл болмай хэмээн хэлж ирсэн тэдгээр хаан түшмдэр эдний цэргүүдээс хөдөө завхаа явсан нэгэн хүн бусдын зэвсгийн гар тавлгүй эвтсэн ба бас өндөр хаднаас хараагаад үл өгөхийг сэтгэвээс эдний цэргүүдийн дотор ийм хүн бас бүү амиа бид байлдан тэмцэлдэж үл чадмаа эдүүгээс эв зөксийн арга үлдэх хэрэг хэмээн зөвлөлдөөд илж илгээж бичгээр өгүүлв. Хаана чи бид хоёр улсын төрийн их хаан тул эв зөксөөр бурхан намын сургаалыг дагаж алив амьтныг зовлонгоос гаргаж жаргалан дор зохиовоос зохих атал эдүү олон хүн ба адгууснуудыг өвхөх зовлон болгоод нэгэн этгээд дийлвч бид хоёр хідүү амьд явах бүү. Хизээ өвхөх магадгүй тул өгсний хойно энэ үүлийн үр ямар болохыг байлтахын урд хэлэлцэж мэдий хэмээн бичиг илгээсэнд нөгөө хаан өгүүлрүүн. Энэ үүлийг хэлэлцэх хэрэг юм бүү. Ямагт буйны үр жаргалан нүглийн үр зовлон хэмээн номлогдсон буйзай. Хаанаа чи бээр нисваниса даран чадваас би бээр байлдахыг дурлахгүй хэмээх зэргээр нааш цааш өгүүлэлдэж бичиг илгээгээд тангаргаа авалцсны эцэст учроор огтлогчийн адистын агой хүчин бүхнийг илт мэдээд тэр уншигч хүнд их шагнал өгч жаргуулв. Их байлдаан амьрлаж хоёр хүн олон харьяа дулас нийтээрээ энэ судрыг шүтцгээв. Тэр буйнаар энэ ба хойд хоёрын сайн тусыг бүтээв. Уншигч хүний баруун гараас тэнгэр нарын сайхан үнэр ханхлав. Эцэстээ энэ хүн төрөл эгүүтээд сухаа удийн доор линхуа цэцгнээс төрөв. Энэ номын аж тусаар хоёр хааны их байлдаан зохистой болж амиралсан ба тэр уншигч хүн сухаа удад төрсөн 11-р зүйл балай. Бас бус нэгэн гэрийн эзэн нэгэн мэргэн бошиг хөвгүүн байжээ. Тэр олон амьтан алах бөгөөд очроор огтлогчийг уншигч байв. Тэр хүү залуудаа ухаад хүүрийн дулаан нь ис гарсанд хүүрийг ис гаргав. Сүнс нь эрлэг номон хааны дэргэд очвоос номон хаан зэрлэг болруу. Хүүчээ буян хилэнц юу хийснээ мэдвэл хэмээсэнд хүү. Буян нь очроор огтлогчийг олон уншсан. Хилэнцэн гэвэл олон амьтан алсан гэсэнд эрэлгүүд бичиг толноо үзээд очроор огтлогч судрыг бүрэн хагас ба урд хойноос нь уншиж юр амьтны тусын тулд зорж сэтгэсэн зүйлгүй энэ хүн 4,000 илүү амьтан алжээ. Бас баг саг хилэнц байна гэсэнд уг судрыг эс зориулж уншивч мөн болох юм. Тэр юуны тулд хэмээвээс тэдгээрийг түнчлэн эргэсэд мэднэ. Тэд үзэж бас хагас уншснаарч болох нь буй. Дөрвөн бадагт энэ нэгэн шүлгийг уншсан буйны зохицыг номлож үлгүүсмүү хэмээн номлогдсны тул балай. Ялж төгс нүгцэн бурхны номлосноос өөр үйл болохын тулд энэ хүн буян олох мөн авъя. Хөвгүүн чи бээр насны хэмжээ болоогүй боловч олон амьтан алсны ам томлсон өр төлөөсөөр нас барж ирсэн байна. Чи 18 тамдах амьтны зовлонгуудыг үзээд тэндээс орон гэртээ харж урд ёсоор хүн болж буян үлд чамайг буцааж хариулсан нь очроор огтлогчийг уншсны тус эрдэм болой хэмээн зарлаг болсонд хүү иргэн ирээд урдын махбодоор хүн болоод уг номыг 108 бичиж хүнд өгөөд өөрөө ядам болгон уншив. Тэр урт наслан буянан дэлгэрээд эцэстээ төрөл эгүүдэж бод гутга болсон 12 дугаар зүйл болой. Бас нэгэн айлд нэгэн охин байжээ. Тэр охиноо хадмын газар буулгаж өгөв. Дараа нь 1 сар болоод охин хүнд өвчин хүртэж энэ сэтгэрүү. Айн ертөнц алив юм мөнх бусыг надаар үтсэн атал би түүний адил хэмээн санахгүй эвээ яалаа. Бусдаас сайн сайхан явахыг хичээж аж төрөх ба харамлсаар явж үхээд буян эс үлдсэний тул амьтны адгийн төрөл явах
Хинээс ч дор болж дусав. Хизээ нэгэн цагт очроор огтлогч дугаа учирч айдастад хүртэх болтугай хэмээн сэтгсээр хөвтөж үхээд Эрлэг номон хааны дэргэд очвас Эрлэг хаан охин чибээр буян хилэнц юу хийснээ мэдвэл хэмээн зарлиг болсонд надад буян хилэнц нь аль нь ч үгүй хэмээн өтснийг Эрлэг номын хаан толиндоо үзээд чи буян хилэнц үгүй нүнэ. Үүнийг богтолж буулгаад хоол хүнсэнд хэргэлсэн үхэр хонь ямааны хилэнцээр тамийн зовлон өчүүхэн идэх болно. Энэ очроор огтлогч судрыг бүтээж уншсугай хэмээн сэтгснээ эс гүйцэж гомдож өгчээ хэмээсэн түүний тэр сэтгсэн мөнх бус үнэхээр тул буян мөн болоо. Тийм боловч охин чи тамийн зовлон 15 хоног идэх тамийн 15 хоног нь ертөнцийн 750 жил болоо. Тамд нэг унваас тонилох бэрх тул охин чи элээ адмитийн төрсээр эргэн очиж буян үйлдхийг гуйхтун. Тийм үйл болох боловч чиний буянтай сэтгэлийн үрээр бүтэх буй хэмээн зарлиг болсонд зарлигийн ёсоор дүрс авч эцэг эхийн гэрт ирвэс тэд үзээд айнж очиж чибээр ямар амтан хэмээгч буй. Манайд энд ямар хэрэгтэй ирэв? Чи юу идэж уух вэ? Гэр чинь хаана буй хэмээвэс тэр сүнс үгэлрүү. Би танаа охин бөлгөө надад буян хилэнц аль нь ч үгүй боловч намайг богтолж буулгахад алсан адуусны хилэнцээр тамийн зовлон 15 хоног идлэх гинэм. Тэр нь энэ ертөнцийн 750 жил хэмээх тул миний хойноос 49 хоногийн дотор буян үлдэж тэр зовлонгоос тонилгон сойрох хэмээн гуйхаар Эрлэг номон хаанаас зарлагтай ирлээ. Намайг эсэтгвэс би тодорхой өгүүлий хэмээгээд ураг садан ба аливаа аж төрсөн үйл явдлыг үнэн илэрхийлсэн тэдгээр улс итгэж мэдэв. Тэр сүнс бас өгүүлрүүн эцэг их ураг садан та бүхэн намайг нэгүүлсэж буян өршөөх бөгөөс одоо Эрлэг тамийн орон газар очроор огтлогчоос үлэмж хүчтэй буян өгье хэмээн хэлхийг би сонсов хэмээсэнд эцэг их өгүүлрүүн. Хөөрхий чам юугаа бид нэгүүлсмэ. Чиний дусын тулд тэр ном нэгийг элдв эрдэнсээр бүтээгээд уншуулсугай. Чи сэтгэлдээ санаж залбир хэмээгээд эцэг нь өгүүлбэрүүн. Ай хөөрхий чи бидний амраг хайртай өр мөн боловч энэ үйлдсэн бүгд өөрийн эрэхгүй өөр ертөнцийн амьтан болж нэгэнд дууссан тул бид хамт байж үл болно. Аливаа хүн амьтан ертөнцид төрөөс тэр газрын ёсыг дагаж бусдад хорлолгүй биеийн сайн сахиж явбаас энэ насан зохистой. Хойтод тамд үл унах болоо. Тиймээс чи одоо явах цаг болов хэмээсэнд охины сүнс үл үзэгдэн алах болов. Ихэн зүрхэндээ сум туссан мэт эмгэнэн гомдож өгүүлрүүн. Ирэх дураараа өссөн өөрийн амнаас илүү хайртай тэр хөөрхий юугаа энэ мэт зовхыг үзснээс би өөрөө өгсөн ч болоосай. Эсвэл бага наснд нь ном үзүүлж буян үлдүүлсэн ч болоосай хэмээн гашуудан үхэд хийн өнөв. Ураг садан олон улс уйлав. Тэндээс судрыг амлсан ёсоор бүтээж уншуулсны буйнаар охин тамийн зовлон үзэлгүй танилж сайн хүний төрөл олов. Эцэг их ураг садангуудын зүудэнд охин зүуд үзэгдэв. Бибээр та бүгдийн ач тусаар энэ ертөнцид эрдэнэт сайн хүний төрөл олов гэснийг цөм нэгэн шүн зүүдлөв. Үүнийг сонсоод хамаг улс очроор огтлогчийг шүтв. Түүний ачаар тэр улс цаг бусын үхэл ган зүдгүй чөтгөрүүд тонилсон 13 дугаар зүйл болоо.